жүжигчин Жанчив. 100 жилийн Яморд гэдэг кино гарч байна. Тэр нэрээ яасан хүн бэ те 100 жил зүгээр Ямороо явж яадаг те зүгээр би Ямо хүн байна. Хэдэн жил Ямор зүр одоо 57 жил дээр. Жанчив өөрөө ер нь хэр Ямо вэ? Би ер нь бол Ямогийн кинг штэ. За амжилтсан хамгийн ихний даалгавар гүйцэтгэх бэлнэ үү? Билэм бил. За ингээд бүгдээр хамтдаа хамгийн ихний үеийг харцгаая. Жүжигчин Жанчив. Бөмбөлгийг цаасан айганд байрлуулан үлэн зөөж эсрэг талын ширээн дээр пирамид өргөх. 3 2 1 Тэгэхдээ 6 шиг хонцор аяыг бодоод зөөж тавих ёстой. Тэгэхдээ дээрээс нь пирамид хэлбэрээр тавина. За хоёр тайгыг бодоод зөөсөн амьсгаагаа жоохон гаргахад л бодоод аяг унна гэдгийг сануулга хэлье. Аяга тэгшлэлтэй бодоод шаараа өөрөө үлээж байгаа тэгшлэн гар болоод аяганд хүрж болохгүй гэдгийг сануулга хэлье. За ер нь бол жоохон хөндлөн маягийн пирамид хийхээр шийдсэн болтой байна. Бүгд хамтаа баяр хүргээрэй. За хангас унсан бутаагаад аваад явна. 25 секунд үлдсэн байна. За 15 секунд ер нь үлдчихэж Жанчива. За тогтоож чадсан одоо нэгийг 6 Яа! За баяр хүргэе. Эхний үеийн даалгаврыг бол амжилттай гүйцэтгэлээ. Энэ яаж тогтсыг юмээр л өрсөн байд. Намайг л бодож өргөлөө. Тэгж яах шиг байна. За ингээд нэгдүгээр үеийн шагнал болох 100 сая төгрөгийн эрхийг бичиг энд байж байна. Энийг танд ингээд гардуулаа өгье. Баярлалаа. Одоо тэгтээ хоёрдугаар үед тоглоё гэх юм бол хоцсон 100 сая төгрөгөө бооцсон тавиад тоглож болно. Эсвэл нэвтрүүлгийг орхиод 100 сая төгрөг аваад шууд гэрлүүгээ явж болно гэсэн. Тийм. Тэ. Хоёрдугаар үед яамаар байна? Одоо тэгээд яг ингээд нөгөө аваа гарч гар муухай өлөн болчих гээд болдгоо. Тэгээ бас ажил бас айгүй их байна. Гэтэ одоо яг орчио тий 2 дугаар үедээ буцаагаад өгчий. За баярлалаа. Тэр араад 2 дугаар үе тоглохыг хүссэн. 2 дугаар үеийн даалгаврыг хэрхэн гүйцэтгэх вэ гэдэг бүгдээр хамтаа харгал үлдээд байна. Ингээд 2 дугаар үе. Хурд хүч. Гар болон хөлөнд зүүсэн алхам хэмжигчийг нийлбэр дүн 200-аас илүү байх. 2 дугаар үеийн даалгаврыг гүйцэтгэх бэлэн болсон байна жүжигчин Жанчивийн хувьд. За цаг явж ирсэн хөдлөх ёстой. 1 минутын хугацаанд бодоод хөдөлгөөн хийх ёстой байгаа. Ямар ч хөдөлгөөнийг хийж болно. Гол нь бодоод өшөө хурдтай байх ёстой. Гол нь бодоод хоёр одоо алхамд хэмжигчийн тооны нийлбэр бодоод 200-аас дээш байх ёстой юм аа. Хөдлөөдөө. За сүүлийн 10 руу орж хамтаа тооцгоё. 3 2 1 пик. За хөдөлгөөн зогсох ёстой байгаа. Баяр хүргэе. Амсгаач гайгүй. 100 хүчлээ шүү дээ. 100 гүчүү. За нийлбэр нь хэд аваа гэдэг бүгд хамтаа харъя. Шуунд халхам тэмдэгч бол 135 байна. За одоо бол энд бол нэг 70-аас дээш ахс бараг та бол амжилттайгаар даван тоглоно гэсэн энэ үеийг 132 байна. Баяр хүргэе. За ингээд 200 сая төгрөг бол таны холдоо. За. Тэгэхээр 200 сая төгрөг аваад нэвтрүүлгийг орхиж болно. Эсвэл 300 сая төгрөгийн төлөө 3 дугаар үед тоглож болно. Харин би одоо бас авчий гэхээр тэгээ. За яах вэ? Тэ оролцоо өргөжлүүлээ. За баярлалаа. Жанчив хэдэр нь бол өөрөө шийдвэр гаргахгүй байна. Энд зүгээр найз охин охин байгаа мгүй? Байхгүй. Зүгээр Байхгүй гинэ. нэг охинд орё гэдэг юм. Би орё. Гой тэгээд агшилээ. Өө эндээс ингээл загнаад эндээс нэг юм жоохон зүйл нэм нөө сатан энэ жил хоёр шиг л. За ингээд 3 дугаар үе тоглохоор болсон. Түүнд амжилтсаад 3 дугаар үе эхлүүлье. Хүчит сорол. Сорол ашиглан үрлийг сорж тогтоон зөөж ширээн дээр байрлах 3 ширхэг усны савн дээр тогтоох. Нэвтрүүлгийн 3 дугаар үе эхэлж байна. Оролцох Жанчивийн хувьд бол 2 үеийг амжилттайгаар давж 200 сая төгрөгийн эзэн болсон байгаамаа. За цаг авч гэлсэн.
서로다로 одоо 3 ширхэг үрлийг сорж зөөгөөд урдлан ширээн дээр байгаа 3 ширхэг ховонцор аягны таган дээр одоо тогтоож тавих хэрэгтэй байгаа. 1 сая төгрөгийн гар бол орд сосгүй. За 2 дахь чихрийг бол ямар ч тогтооцсон явж дээр нь тавьж чадах уу байна. Чадсан баяр үргээ. За ер нь бол тактикийн хувьд бол их зүг байна. Амьсгаагаа их тайван явж байна. Зарим хүмүүс бол нэлээх сандраад байгаа харагдаад байдаг. За баяр үргээ. За ингээ 300 мянган төгрөгийн эзэн боллоо. Баяр хүргэе. Баярлаа. Дэмжиж байгаа хүмүүстээ баярлалаа байхгүй. Чи 100 мянган хайр боломжтой байдаг шүү. Тэгэж Орой хэдүүлээ. энэ хүмүүсийн дэмжлэгээр 300 мянгаыг хожигдсан байж байна. Одоо юу аах вэ? Дараагийн даалгавар бол 500. Тэгээ супер шагналд бол хоёрхан даалгаврын дараа. За. Сая төгрөг таних боломж боломж байна. За баярлаа. За удаа. За тэгээ авч болно хамаагүй. За. Яах вэ? Гэхдээ орно штэ. Орой. За тэрээр одоо нэвтрүүлэгт оролцохыг хүссэн байгаа. Ингээд дараагийн үе түүнийг хүлээж байна. 4-р үе. Оюун стайлагч 6 ширхэг цоож 6 ширхэг түлхүүр 1 минутын хугацаанд түлхүүрт харуулж бүгдийг онгойлгоно. Анхаар 3 2 1 6 ширхэг түлхүүр 6 ширхэг цоож бол байгаа. Тэрээр одоо 1 минутын хугацаанд 6 цоожийг онгойлгож чадах юм бол өнөөдрийн одоо тэмцээний ялагч болоод энэ үеийг ялаад 500 мянга төгрөг хожих юм аа. За одоогийн байдлаар бол за цоочоо орих шууд суугаад за шууд суугаад зүгээр онгоосон л шууд орих. Хоёр дахь онгойлгож чадлаа. Биш байна. Сүүлийн 20 секунд үлдсэн байна. Хоёрыг болоод онгойлгож чадсан байгаа. Уг нь бол боломжууд бол нэлээд байсан. За 15 секунд үлдсэн байна. 11 секунд үлдсэн байна. 3-ыг болоод онгойлгож чадсан. 7 4 3 2 1